За 20 гаруй цагийн дараа эрц бүрдлээ. Эзэн сэрсэн үү? Норноосоо. Тэгээ орцгоо гэсэн үү? Урд чинь коноп хэд хүрв? Хэдэн хүн сайдын суудлаа амлав? Хэдэн эх орноосоо урав? Хэдэн найз нөхдөөсөө намаасаа урвсан бай. Хулгайтай тэмцэн гинэ зандаж өдрөөсөө адилхан хулгайч үйж юу яриад. Өнөөдөр та хулгайч нарыг бүгдийг ч огцруулнаа. Засгийн газрыг огцруулна, амар баясгаланг огцруулна, капит өдөр. Эрдэмтэн судлаач, шудраг юм гэж бодож явсан хүмүүс энэ төрөөсөө урвлаа штт та нар. Парламентод тангараг өргөдөг, парламентод ажлаа тайлгнадаг засгийн газрын хулгайчуудыг өмөрч бойкот хийлээ. Би та нарын ах нартай 28 жил үдсэн юм аа. Одоо шинкөө үтэн үсэх юм байна л да. Нэг хэцүү байдгүй юм. Дайснууд байж хахад нэг хүчрхэг юм шиг үдэн дараа давцсан хойно гүлгнөөс ч дорл байдаг байхгүй. Ухаан хөдгийн эзэн Роберт Кок Өмнө Говь аймгийн зогццын суманд 6-ны өдөр ирсэн. 7-нд Баян хонгорын шин жинсний уурхайгаа иргсэн. Холбогдох хүмүүсийг дуудаж уулзсан. Эзэн нь юмаа мэдэж эргэн усаа хашдаг монгол үг биш үү гэж хэлсэн. Тэр өдөр яс төрийн байгуулалтын байнгын хороо гатсан засгийн газар их хурлд бойкот хийсэн. Ухаан хөдгийг шалгах, хянан шалгах төр хороог эдийн засгийн байнгын хорооноос буцаасан. За би та нараас асуулт асуухгүй. Одоо дэртэй тэргүү та нарыг зайлуулах учраас зөвхөн баримт үзүүлж. Оюу толгойн аудитын дүгнэлтийг нууцад авах ямар ч үндэслэхгүй гэж тагнуулын ерөнхий газраас ирсэн бичиг энэ байна. Гэтэ хулгайтай тэмцэж байгаа юм бол энийг гаргачих л да. Монголын ард түмний өмнө Батны харамтлаг гишүүний ахалж байгаа хянан шалгах төр хороо оюу толгой Монголын төр 34% эзэмшдэг оюу толгойг 2 удаа их хурал дээр дуудлаа. Барахгүй шүү дээ. Та нар өстө том байна. Цээж нь түрцсэн, керманда гараа шаацсан, харцсан дээгүр инээ далтцсан. Урчин шөнө өнөд энд парламентыг сахиж суухад өлсөд байна уу? Хоол явуулах уу гэж даах болж штт. Том байна те. Гэхдээ том хулгайч нар их олон унахыг би харсан юм а. Монголын төр засгийн газар олон удаа огцруулжсэн. Их хурлын дарга одоо 3 дахь удаага огцруулах чинь. Та нар шиг байгаагүй шүү. Их хурлаа бойкот хийжсэн түүх байхгүй шүү. Энд орж ирээд өнөөдөр энэ пэдэлцээд байгаа керманда гараа шаачаад энэ дундуур алхаад байгаа хүмүүсийг улс төрийн аачгүй байхад ах нарын чинь хулгайг би дэлгэж явсан сэтгүүлч юм. Өнөөдөр их хурлын гишүүн болсон. Хиний мороор газар төгснө. Монголын ард түмний саналаар энд гарч ирснээ санаарай. Үнэнд гүйцэгддэг юм а. Танай нам бол дандаа нэгнийгээ удирдахч болгоод өөрсдөө барьж авч иддэг, алдаг, шорон оронд нь хутгадаг, шороотой нь хутгадаг нам заяа. Одоо яг тэр түүхээрээ явж байгаа. Та нар өмнөх удирдагч дарга нараа хараарай. Одоо энэ зандан шатрагч барьж идэнэ. Дараа нь хөрөсхийгээ барьж идэнэ. Ийм л түүхтэй шүү дээ. Өнөөдөр арчилсан нам та нарыг бүгдийг ч огцруулж өгөө Бахтаваа хангах өдөр, Монголын арчлалыг хамгаалж үлдэх өдөр, Монголыг парламентын ёстой нь үлдээх өдөр. Дарангуйлалд оруулахгүй. Асуух юм байхгүй. Битээ хариулна гэж гоншигноод байгаа.